Төвөгийн Баянжандмын сумын Эрдэнэвагийн малчин Ламсран гэдэг хүн байна. Би энэ одоо иргэдийн хурлын төлөөлөгчд бөгөөд сумын 3 багийн одоо хүмүүсүүдтэй үзүүлэх сургууль, уламжлалт цагаан эдийн үзүүлэх сургууль хийх гэж энэ хүмүүсүүдийг хорон цуглуулсан. Энэ сар гарсан байна. Энэ сайхан өдөр одоо Улаанбаатарын хамтран ажилладаг сонгон хайрхан дүүргийн хамт олон манай иргэдийн хурлын төлөөлөгчд мөн сумын багуудын төлөөлөгч нар ирж уламжлалт цагаан эдийн сургалтыг энд хамрагдаж байна. Монголчууд нь уламжлалт цагаан эдийг эдэж эрүүл мэндэд анхаач ажиллах цаг бий болжээ. Ингээд уламжлалт цагаан эдийн гэдэг бол Монгол одоо том гүрнийг авч явсан ийм бүтээгдэхүүн. Тэгэхээр Монгол уламжлалт цагаан эдийг одоо дэлхийн талыг эзлэхэд өвөг дээдс минь агуулж явсан. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн бол зайлшгүй Монгол хүнд одоо өргөжлүүлэн хэрэгжилж явах ёстой юм аа. Уг нь технологи юм байна шүү дээ. Тийм учраас би хүмүүс Ингээ баатарчаа точчихоо тий. авахаар би батгүй тийм. Тэгээ юу. 30 минутын дараа яваад их сайхан уусаа. Шүтэн дээр сахар хадан цагаан хадан. Би 25 år нэг хүүхдэн байсан учраас хоёулаа хадаас гүйж байгаа юм уу тий. Энийг бол одоо энэ зузаан хүлээд авах юм шүү дээ. Нэрийг би юу гэж бодож байна гэхээр Баянчаантай сумын дүүс ажиллагаа явуулж байгаа гэдэг санал гэдэг нэрийг оролцуулаад алтаа гэдэг таваар алтаа одоо уугуул хүн учраас энийг оролцуулж гэж байна. Яагаад гэвэл энэ Баруун аймгийн технологи хөл уламжлалт арга гэдгийн технологи нь өөрчлөв. Бусад аймагуудад Баруун аймаг дотроос Улс аймаг хий, гэхдээ улсын зүүн өмнө аймаг хий. Ховдын 3 сум хий. Баян тэгээд гол алтай аймагт алтай сум хий. Баян хонгорлоо богд жинс хий. Баян баг хийсэн та. Тэр нэг Монгол алтай нурууны урсгалын одоо Монгол алтай уур амьсгалын одоо агаарын урсгалын Намрын одоо ихэнх сарын бэлэгтэй одоо сайхан өдөр манай сонгон хайрхан дүүргийн 3 дугаар хорооны иргэдийн нийтийн хурал түүний тэргүүлэгчид одоо Төв аймгийн Баянчаанмын сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо ажлын албаныхантай туршлага солилцох одоо энэхүү уулзалтыг одоо зохион байгуулж байна. Тэгэд өмнө нь одоо танаа бас хурлын ажлын албаныхан манай хороонд одоо бас айлчилж ирээд бид бүхэнтэй туршлага солилцоод манай сонгон хайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо ажлын албатай танилцж явж исэн. Тэгээ нэг сайхан өдөр одоо та бүхнийг урнаа хүрэлцэн ирээрэй гэсэн тэр өдөр нь одоо өнөөдөр байлаа. Тэгээ бид нэр бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирлээ. Ямар ч байсан та бүхний одоо зөвхөн ширээний ард суугаад бичиг цаасаа солилцохоос илүүтэйгээр иргэдийн төлөөлөгчд маань хэрхэн одоо орон нутагтаа ажилдгийн иргэдийн төлөөлөгчдийн одоо төлөөлөгчдийн өөрсдийн одоо нутаг орондоо хийж байгаа чаддаг зүйлээрээ буцтаа манлааж ингэж оролцоогоо хангаж байгаа энэ туршлагыг судлахад бол таатай байна. Тэгээ өнөөдөр танаа одоо Баянчаанмын сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ламсран одоо төлөөлөгч маань өөрсдийн одоо хэрэглээгээрээ цагаан эдэг одоо хэрхэн яаж боловсруулдаг түүнийхээ одоо үр шимийг хэрхэн хүртэж байгаа талаараа сайхан одоо сургалт ийм үзүүлэх ажлыг зохион байгууллаа. Тэгэхээр танаа одоо сумын иргэдийн хурлаас бол нийт төлөөлөгч нар маань өөр өөрийнхөө онцлогоор
бусад хүмүүстэй одоо ийм үзүүлэх сургалтыг зохион байгуулж оролцоогоо хангаж иргэдтэйгээ одоо ингэж хамтарч ажилладаг энэ сайхан туршлагыг одоо бид бас хорооныхон хэсгүүд дээр за сонгон архын дүүргийн одоо 43 хороодын иргэдийн хурлын төлөөлөгчдийн дунд одоо бас түгээн дэлгэрүүлэхэд бол их таатай байна. Тэгээ та бүхэнд ажил үйлсэд нь одоо үргэлж одоо энэ сайхан эдээ будаашгэ дэвжиж дээжлэхээ бас сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Өнөөдрийн одоо бас үзүүлэх сургалтыг зохион байгуулж гарынхаа одоо сайхан хайлмгээ хийж цайгаа чанж одоо үндэсний ууламжлалт одоо сайхан хоолоор дайлж байгаа та бүхэнд болон ламсран одоо хандмаа агч хоёртаа бол нийт одоо хурлынхаа одоо ажлын албаны хамт олонны өмнөөс болон энэ туран цугулсан та бүхний өмнөөс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Сав бүхтэн хишиг дүүрэн, санаа бүхтэн тэгш дүүрэн, өр хүүхдэн өнөр дүүрэн, өргөө гэрэн үргэлж жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөё. Баянчин дүүн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо энэ бүрэн эрхийн хугацаанд бид нар 21 үлээ. Хурлын зөвлөл бол 7 өдрийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа ингээ явуулж байна. Тэгээ өнөөдөр манай хурлын хамгийн одоо ахмад төлөөлөгч Ламсруу ах маань одоо төлөөлөгч бүрийн өмнөө тавьсан төлөвлөсөн ажлынхаа дагуу уламжлалт аргаар цагаан эдээ бэлтгэх энэхүү үйл ажиллагааг бас багийнхаа зарим нэгэн иргэдэг оролцуулаад одоо үзэсгэлэн танилцуулах үйл ажиллагаа ингээд явууллаа. Та бүхэн таалагдсан байх гэж бодож байна. Ингээд энэхүү үйл ажиллагаан дээр маань 2019 оноос хойш одоо шипи холбоотой явсан юм байна. Манай сонгон хайрхан дүүргийнхаа иргэдийн 3 дугаар хороо тийм 3 дугаар хорооныхонтой манай хуучин одоо хурлын бүрэн эрхийн хугацаандаас очиж туршлага солилцож энэхүү үйл ажиллагааг бол явуулж исэн ийм уламжлалтай ийм сайхан ажил бол өнөөдөр явагдаж байна. Ингээд Ламсруу ах маань бол Улаанбаатар хотын сонгон хайрхан дүүргийн 3 дугаар хорооны одоо иргэдийн хурлын тэргүүлэгч нараа бас ураад өнөөдөр өөрийнхөө одоо сумынхаа хурлынхантай ингээ хамтдаад өөрийнхөө одоо санаачилж хийж байгаа Ламсруу ахын маань одоо гэргий хандаа агч маань бол энэхүү үйл ажиллагааг бүгдээрнгийн бол хамгийн гол одоо гардаж хийдэг хүн байгаа. Одоо бас дурдж хэлэхгүй болохгүй та бүхэн маань түрүүнээс хойш одоо хайлмаг хийхин харлаа. Одоо энэ сайхан цагаан эдээ ааруулуудыг яаж хийж хатааж өөрийн гэсэн одоо туршлагаараа энэ цагаан эдээг ингэж уламжилт аргаараа хийдгийм байна гэдгийг та бүхэн маань сонслоо. Ингээд бас одоо 1 2 3 дугаар багаас ирсэн манай багийн иргэдүүд маань бас энэхүү үйл ажиллагаанд одоо ирж оролцож, гар бие оролцож, бүр ерөөсө гардан хийлцэж ингэж оролцсон явдалд бас та бүхэндээ маш их баярлалаа. Өшөө дээрээс нь дахиад одоо 52-ын одоо нөгөө ногоо сайхан салаад хийдэг уламжлалт аргуудыг одоо цагаан эдээ их харахтайгаа солилцож бүр хамтарч баг болж ажиллая гэд манай хүүхнүүд маань түрүү ярьж илээ. Ингээд ажлаас ажил, найзаас найз, нөхдөөс нөхөд үүсдэг. Ийм болохоор өнөөдрийн үйл ажиллагаа сайхан боллоо. Ингээд Ламсруу ах хандаагч хоёртоо маш их баярлалаа. Улаанбаатар хотынхаа иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3 дугаар хорооны дарга Соёл Эрдэнэ хурлын дарга Үлзий сайхан тэргүүтэй ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд та бүхнийхээ ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Цаашдаа ч гэсэн ингэж хамтран ажиллах одоо хүсэл эрмэлзэлтэй байна гэдгээ бас хэлье. Ингээд та бүхэндээ баярлалаа. За.